Зовж минь орой минь ирхэн миний фэйсбુક найзуудаа ер нь ойр лайв хийж амжихгүй байна. Нөгөө эвлэг домлог хагалгаа гэж яагаад. За энэ Солонгос эрүүл мэндийн талаар нэг он гарсаар анхны лайв хийсэн. За түр хүлээж гараа. Орж ирчлээ манайхаа. Бана хонда. Бана. 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 Нөгөө манай орчуулагч эмнэлгийн орчуулагч залгаад. Ахынтай өглөө хэдэн цагаас шинжилгээ авд юм бол 8-д очиход өгж болох болоо ахын төр эргээд залгая. Одоо нэг жоох лайв хийж байна одоохон. Тэгвэл 7-год энэ чараас хөдлөх гээд байна л да. Чи залгаж байна. Одоохоо байж гараа бас ажил амжуулаа орж ирж байна. За. Тэгвэл би очиод тэнд шинжилгээгөөс төгөөд хоолунд идэж идэх хөө өглөө 11 хүртэл үлээл байж гарах төхөө. Гүг би өглөө шууд 7-г хөргүүлчихсэн. Чи араас 11 гэл өрөөд төхөө. Тэг чи менежерээр гол нь өглөө шинжилгээг нэг ас өгүүлчих гэлчих төхөө. Зүгээр аваа авчихна асуудал. Би өглөө очиод ч гэсэн шинжилгээ өгөөд тэг үйлэлгэрээ шин. Тэр хамраа дараа нь үзүүл юу төхөө. Бүр дараагийн ирэлтээр за. За би өглөө очиж шинжилгээг өгч чи менежерт хэлчихэрээ за. Өглөө яг 9 цаг гээд очиж гэж за. За энд нэг эмнэлгийн асуудлаар өглөө бас энэ нэг бас шинжилгээ өгөөд тэгээд үлийн хэлгэрээ ирэх хэрэгтэй. За энэ ч яах вэ? Хувийн юм баха ярьчлаа. За манайхаа монголоор юу байна? Ойр лайв хийсэнгүү. Намайг эзгүй уугур бузрууд нь жоохон галзуурал их даам байна уу? Гадаадар хулгайч нар зугаалал, аригчт нархуугаал Тэ авилгалтаа тэмцэх гайгүй ажиллаа хийж байгаа болтой хэдэн дарга нарыг барьж авч шорон чааж эхэлж шүү. Зөв байна, сайн байна. Тэгээ би энэ лайваар юу хийх юм бол манай улс орон хөгжихгүй байгаа шалтгаан нь ерөөсөө л нэг хэдэн зангаа зүйлс ухаантай царайлсан. Нэг хэдэн дарга нар хулгай хийсэнтэй л холбоотой. Авилгал бол үнэхээр гаарсан. Солонгос улс яагаад хөгжиж байгаа юм бэ гэвэл авилгалтайгаа амар тэмцдэг. Авилгал чинь тэр үдгийг ерөнхийлөгч байсан хамаагүй, том дарга зэрэгч байсан хамаагүй аваачаад шорондоо хийгээд бүх хөрөнгийг хураачдаг. Тэр Монгол ингэжээж хулгайчгүй төр засагтай, хулгайчгүй дарга нартай болж ижил хөгжих юм байна. Тэгэхээр энэ хулгайч нарын мэдээлэл надад хэрэг юм Тэ. Төрүүчээс нэг байгууллагын нэг даргын ноо бүр бичлэгээрээ ирлээ. Тэгээ би одоо энэ хол байгаа учраас авилгалтай тэмцэх газрын мөрдийн шалгах хэлцээс тэр гүйцэтгэх ажиллагааны ямар хэлцсэн дарга нар надтай холбогдороо би мэдээлэл өгье. Шууд тэр хулгайчийн зургийг харуулад ярьчих юм бол биш та. Нөгөө хулгайч чинь шууд гараадаар гараа зүхтаач магадгүй. Нэг байгууллагын дарга хулгайч вэ. Тэ. Улс төрчтэй холбоотой. Одоо манай энэ их хурлын гишүүд чинь тэгэл тухайн газраас сонгогдоод их хурлын гишүүн болчоод нутаг орныхоо юм багын найз нөхдөө албан тушаал дараагаар тавьдаг юм нэг золбин зантай болцсон. Тэгээ авилгал гэдэг бол үндсэндээ юу шүү дээ манайхаа. Зүгээр энэ нэгнээс бэлэг мөнгө авахыг биш. Бэлэг авахыг биш тийм ээ. Бүр нарийн болцсон. Манай ХТ-ийн комиссарууд миний нэрийг анхааралтай сонсоотойроо. Наадвал чи юу гэж нэгэвэл яах вэ гэрэн шүү дээ. За би чамайг дараагаар тавья. Чи миний сонгуульд нэг сум хариуцж ажиллана. Зардлаа даншуул гэж байгаа байхгүй юу. Авилгалын нэг хэлбэр мөн шүү дээ. Яг ингэж ажиллаж байгаа наадвал чи. Тэгээ зарим нэг их хурлын гишүүд бол давуу байдлаа ашиглаж хууль ус томилгоо хийлгүүлж тэрүүгээрээ дамжуулж сонгуульдаа давуу байдал олгоод байна. Энэ тал руу мөрдөн шалгах ажиллагаагаасаа явуулаарай гэж та нарт бас хууль мэддэг юм мэддэг хүний хувьд одоо юу гэдэг иргэний хувьар ингэж одоо саналаа хэлж шүү. Адгийн комиссаруудаа. Тэгээ над руу холбогдороо хэд хэдэн дарга нарын ноцтой юм би. Хулгайчуудын имийг иргэд надад мэдээлэл үнэхээр явуулж байна. Тунгуудахгүй би нэг согтуу албан байгууллага дээр харигдсан дарга нарын бичлэгийг өнөөдөр нэлээд монтажлуулаад зураг хүрхийн тавиад ирээн дэрлээ сайжруулаад би бичлэгээр бэлтэж байгаа өөрийнхөө пэстээр оруулж тавина.
Хүний муу үзэж байгаа биш. Ингэснээрээ энэ авилгалчин дарга нарыг дахиж тийм үү шилэн ил тод нээлттэй болсноор бид нар энэ дарга нарыг тийм ээ дарж авна. Тэгэхгүй бол намаа санууч даварж гин. Тий. Нэг хүн чанар гаргаал хөрхий янз бүрийн байдлыг яриад яах вэ гэж бодоодсэн. Наадвал чи бүр даварлаа улгаач нар. Даварсаар дамгийн авардан дээр даам гарч байна. Гадаадаар зугаалаад боддоо ангийнхаа хүүхдийг ажилд авангуудаа нэг хэдхэн сар ажилуулад итгэмж өгөөд Америк руу шаалгацсан байна цаанч. Одоо иргэд энийг сонсох юм бол бөөлж цутгана. Нэрээ шүү. Бузрын юм их байна. Гачин юм ихийсэн байна. Ангийнхаа хүүхдүүдийг 4-5-аар нь даргаар авчиж. Дураараа шааж ийн. Өмнө нэг байгууллага дампууруулад дахиад нэг байгууллагын даргаар очиж. Нэрийг хэлээд яах вэ? Төрийн өмчтний кампани. За ёо. Очиж байгаа дарсын хуулах юмнууд их байна. Мөн овшнууд эзгүй огор даам гараад тахшиг байна. Ойрд мөн овшнуудын бузар булааг ярьсангүй тэдний чих амар байж байгаа бахта мар хүүрнүүд. Тэгнэ би та нар. Би удахгүй очин заа юу намайг хүлээгээ байж яарлаг. Тэ. За энэ дээр сайд дарга нар холбоотой шүү. Өнөөдөр эрчим хүчний сайд байсан шорон чаачлаа. Тэр Солонгосын ямар юм гинэ. Тэр нэг 21 аймагт нэг дулааны цахилгаан станц барихгүй бол манай Баян онгороос ахуулаад удаа замаа алдсан шүү дээ. Тэрний мөнгийг хөөч эрчим хүчний сайд байсан 50 бик кино одоо хоригдсан ревел мэдээлэл яваад байгаа. Чавчуулаа шаацсан биш үү? Яадаг бузар байдар болгаач харахад бол нэг гонч зангаар шаац ухаантай царайсан юм байх. Цаагаараа тийм ухаантай царайсан шударгын дүр тоглосон боловсрал эзэмсэн гарууд хамгийн шуналтай байдаг заа юу. Новшнууд ялгаагүй. Эднэрийг гүйцэтгэх ажил хийж байгаа л нотлох баримтыг баараагүй цуглуулж байгаа л барьж хорьсон байгаа шүү дээ. За өмнө нь одоо Монголын ашигт малтмын нэг дарга бас шорон чаасан. Тэрнийг их хурлын гишүүний хамааралтай. Би тэрийг дараа бүрээсээ очиж жагаад баримт нотлоготой лайв хийн. Манай намын нэг хулгайч үү заа ёо. Явдаг жаврлан би. Тэдний бузар замаа алдсан хүүрнүүдээ. Тэгээ ажилласаа игээд хулгайч нарыг ер нь бол авчиад одоо бүгдийг хорж шалгаж жагаад одоо ингэж л судрагаас их тогтоохгүй бол нэрээ одоо наадвал чи даам гарч ин даварч штэ тий. 50 бик гэж нэг шоронд орсоо ойлгомжтой. Тэгэд наадвал чи бас АТГ-ийн хэлийн чандад авилгалаа авдаг болсон штэ. Хулгайч нар хулгай хийж явахдаа би хулгай хийсэн гэд хулгайгаа илчилдэггүй штэ тий биз. За хулгайч нар шүн дөөлөөр баригдахгүй хүний нүднээс далд хулгай хийдэг шиг авилгал авдаг хулгайч нар бүр хэлийн чандад очиж авилгалаа авдаг болсон. Хэлийн чандад очиж авилгалаа аваад тэр нь параметрал хэлбэрээр барилга өөр юу гэдэг дид үтсийн салбараар барилгын материалаар орж ирж хулгай хийдэг болсон. Гаднаас үнэтэй машин захиалаад тэр нь машин болж орж ирдэг болсон. Ингэж мөнгө угаадаг болсон хулгайч нар заа ёо. Өнөөдөр энэ барилгын том одоо зарим нэг том хотхон хороол бариад байгаа бацаанууд үнэтэй ламборжи орос сая долларын машин унаад байгаа бацаанууд энэ хулгайч нарын мөнгийг угаадаг байхгүй юу? Өнөөдөр хувийн зохион байгуулалт сайтай, менежмент сайтай, ариг тамхи хэрэгэлдэггүй том барилгын компаниуд ерөөс томорч чадахгүй байгаа. Монголд тэгэд томрох боломжгүй. Ягаад гэвэл энэ үнийн өсөлт, энэ барилгын материалын өсөлт, ажиллах хүчний хомсдол энэ төргээд ерөөсө томорч чадахгүй байгаа. Өрнөөс өр зээлний оронд. Тэг ямар бацаанууд ингээд томроод амар машин унаад амар барилга бариад байна. Эднэр бол дандаа бохир мөнгө шүү. Тий. Энэ том дарга нарын мөнгийг угаадаг шүү. Тэгэл худлаа шаагаал нэг гой мундаг залуучууд ирэл оруулаад зах цугаас нь зарлаа шүү. Том өндөр хотын төвд болон энэ хороол хотхон барьж байгаа хулгайч нар залуучуудын ард дарга нар байгаа шүү заа юу. Олонний үг ортой ийм мэдээлэл байгаа заа юу. Гэхдээ бодлоо. Ямар насаараа наран туул дээр 8 хийгээд ганцх хийгээд хөдөлмөр хийгээд ариг тамхи уухгүй зөв зохион байгуулалттай хуран humсаа углан барин зүтгээд өнөөдөр томорж хотгоо ороод барилга барьж чадахгүй байгаа. Зүгээр л золтон бацаа нар гинт хаанасаа баяжсан гэмээр илгэвцсэн юм шиг өнөөдөр тансаг бая амьдэрж шүү хулгайч нар. Эднэрийн ард авилгалчин дарга нар байгаа. За юу. Энийг эдийн засгийн их усүрийн ингээд хайгаад олвол наадвал чи гараад ирнэ за. Ийм бацаанууд их байгаа шүү. АТГ-ийнхаа та нар бараг надтай хамтарч ажил. За юу. Би та нарт амар мэдээлэл өгье. Тэ хамаагүй би админ эрхээ өгөөд та нар миний Facebook Messenger-ийн юуг уншаад иж болно. Асар их мэдээлэл ирж штэ. Хулгайч нарын бузруудын мэдээлэл тий. Би энийг хэвлэж та нарт хөргүүл заа юу. Би ямар яагаад гэвэл хууль сахиулагч биш байхгүй юу. Ер нь энэ эрүүгийн гэмт хэрэг буюу авилгалын гэмт хэргийг мэдээллээр их сурвалж нь олж авдаг. Иргэний мэдээлэл гэсэн. АТГ чинь дэрэгдээ бүр давд хуцтай штэ.
Авилгал авсан ноцтой юм байвал тэгээд мэдээллийг аавна гэж байгаа шүү дээ. Тийм биз? Энд чинь иргэдийг мэдээлэл өгөл гэж байгаа байхгүй юу? Би мэдээлэл өгмөр байна. Тэгин комиссаруудаа. Та нарыг би ойрд ингээ ажиглаад байсан чи овоо авилгалтайгаа тэмцээд хэд хэдэн хулгайч нарыг барьж хорж эхэлж шүү. Манай Зандан бороогийн засгийн газар чаар нь авилгалтай тэмцчих гээд байгаа юм биш үү? Ингүүл бас намаа өөр хамаагүй ч гэсэн бороогоо бас дэмжиж болно шүү. Тэ? Хүний өөрийн нам хамаагүй хулгайч нарыг би бузрыг дуудаж байгаа зү. Энэ шиг хүний өөрийн нам хамаагүй хулгайч нарыг тэ дээлийн нөмрүүлээд чоронд нь явуулаад үнэлгээ хөрөнгөний улсын орлого болгох. Мөн үү? Ийм л байгаа шүү дээ. Өнөөдөр Хятадд Си Цзиньпин дарга бол өөрийнхөө найз нөхдөөс, өөрийнхөө намаас хулгайч нарыг хүний өөрийнхөө бүгдийн дээлийн нөмрүүлээ шоронд үр хөвгтөд нь явуулж байгаа шүү дээ. Боддоо. За тэгээд ийм бузрууд ийм ирж гин би одоо тун удахгүй нэг бичлэг оруулж магадгүй. За яа. Тэ. Тэрийг би тэгтээ нотолчиж бүр баримт нотлоготой байж ээж оруулахгүй бол наад болж над дээр худал мэдээл тараас энэ гэж худлаа гуцаад гомдол гарах учраас би тэр бичлэгээ маш нарийн ягталж байгаа. За яа. Над дээр нэг төрийн өмчийн компани хэдэн дарга нар бүр нэг ангийн 4 хүүхэд нэг газар дарга хийж иргээ боддоо. Би очиод лайвдад харуулнаа. Бузрын дэлгэн энийг сонсох юм бол бүр их хурлын гишүүн их хурлаас татагдсан заа ёо. Мөн авши бузрын хулгайч нар. Бүр мангар бол ажиллаж авцсан заа ёо. Тэгээд тэднийхээ мөнгийг одоо юу яадаг. Баахан ойр тойрны хамаарал бүхий хамсаатнуудаа ажил аваад хий цалин өгдөг заа ёо. Харахад нэг олон ажилчтай байгууллага яг үндсэндээ ажил хийдэг нь 11 боддоо. Ийм байгууллага байн цаанч. Тэгээ одоо нэг байгууллагын дарга томилогдоод өнөөдөр нөгөө бүтцээ өөрөөсөө зураал сайднарч ялгаагүй. Бүтц зурсан бүтцийн өөрчлөлтөөр солино гэж худлаа шаагаал нөгөө ажилчдын шахсаар байгаа тэтгэмж өгөө явуулчих. Тэтгэмж нь 6 сарын цалинтай дүүцгүй хэмжээний мөнгө хэдэн 10 саяар нь олгож байна. Энэ бол улсад онцг албан тушаалын байдлаа уруулан ашиглаж улсад онцг хэмжээний хохирол учруулж байгаа эрүүгийн хуулийн 22 дугаар зүйл ангийн гэмт хэрэг мөнөөсөө мөн шүү. Энэ мөн хулгайч нарын даваа байдал олгож нэрээс та үнэхээр даам гарч шүү манайхаа. Ойрд энэ хулгайч нар ингээд намайг хол байгаа учраас чих амарч явах шиг байна. Манай сайтууд ч бүгд хаалтын гэрээ байгуулга. Тэр байгуулгын дарга хулгайч байсан ч тэр байгуулгын талаар нэг үг гаа гэхгүй. За ёо. За манай хулихны эх орончийн дүр царайлсан хэдэн сахал самбаагаа ургуулсан худлаа үнэн намын нэртэй нэг хэдэн тороолууд эх орончийн нэртэй ийм ялгаагүй. Шантааччд бол наадуулаас чинь худлаа шантаач шааж гад мөнгө аваад амаа өмхөд алга болчтгийн. За ёо. Шантаачны хулгайч нар. Тэгэхээр иргэд бид нар өөрсдөө энийг илчиж өөрсдөө үзэл бодлороо лайвдахгүй бол энэ хулгайч нар бүр даймжираад байна манайхаа. Зөв үү? Зарим намайг бол янз бүрээр л ярьдаг. Хуцваа. Би өнөөдөр энэ хулгайч нараар амаа өдүүлсэн байсан бол шоронд ортлоо явах уу? Хулгайч нараа. Тийм байхгүй штэ. Мууга үдсэн барин шорондоо орон барьтлаа энэ хулгайч нартай. Зүгээр л энэ нийгмийг би нэг эх орончийн дүр тоглохгүйгүй штэ. Зүгээр энэ нийгмийг бүгдээрээ гоё шаамаар байна. Бидний та нарын үр хүүхэд энэ ирээдүйн ойчтой үнэхээр гоё амьдралыг бий болгохгүй бол бид нар иргэд бид нар өөрсдөө хүсэл эрмэлзэлтэй тэмцэхгүй бол энэ хулгайч нар чинь даам гарч ийн. Тэгээ олигарх дарга нар эднийг худалдаад авдаг болсон, худалдаж авдаг болсон шүү дээ. Өнөөдөр боддоо худлаа үнэн намын тэр нэг бацаан биш үү? Нэг оодо бацаан байгаа. Худлаа буруу намын дарга гэдэг юм золбин чацаг. Тэр золбин чацаг ч юм байна шүү дээ. Огийн засгийн газрын үеэс хэдэн тэрбум авч чагссан. За юу, талбай дээр ягаад гэвэл олуулаа гэж шаадаг гэж байгаа. Нөгөө эх орончт нь олуулаа, нөгөөдөлдөө 100 саяар нөгдөг. Инхээр тэр хулгайч нар яаж ажил хийхгүй амар хялбар аргаар мөнгө олж штэ. Тэ? Үнэхээр сагцсан шүү. Тэ. Хулгайч нарын мөнгө бол нэр хагцсан наадуулч. Тэгэл энэ эх оронч нэртэй хулгайчуудыг авсарч чагсаал хийлгэж өөрсдөө өмөрүүлж тороолдулдаг болсон. Худлаа буруу намын дарга чацаг улуул заа юу. Бузруудын мөнгөөр бол хагцсан гэж байгаа шээ. За юу үнэхээр мань одоо зовж олон жил бүр 20 эдтэйгээс бизнес хийгээд татвар төлөөд ажлын байр бий болгоод зовж нэг жип гэдэг машиныг унж байгаа шүү. Тэгэхэд юу ч ажил хийгээгүй бацаа. Жип солилцсон шааж ирэх гэж цаан чи боддоо. Энэ мэтлэнгээр хулгайч нарыг олигархууд худалдаад авдаг болсон. Ингээд энэ бузрууд ийм ил гарахаа болсон шүү дээ манайхаа. Мэдж байгаа үстэй. Тэгэхээр өөрсдөө хідүүлээ мэдээлэл нэгтгэж тэгээд өгж
энэ хулгайч нарын бузрыг ил болгож иргэд өөрсдөө авилгалтай тэмцэхэд гар бие оролцох хэрэгтэй байна шүү манайхаа. Тэгэхгүй бол наад бол чи даймж ирж байна. За тэгээд төрийн өмчийн компанид ажиллаж байгаа хэдэн хулгайч нараа та нарын хувийн компани биш шүү. Ирсэн дарга болгон бүт зөөрчлө гэж битгий гуцаад байгаараа. Хэдэн золбоо хулгайч нараа. Тэгээд төрийн зардлаар хавтыг гадаадаар зугаалаа шаагаад байгаа юм уу? Хэдэн хулгайч нар гэж хэлье. Өнөөдөр би Солонгост ирсэн явж байна. Тэ энэ Солонгост ажиллаж амьдарч байгаа монголчууд ярьж байна. Манай сайд дарга нар ирэхсээр байтал энэ Солонгосын сайд дарга нар бүр залхацсан гэж ярьж байна гинэ. Энэ Солонгост ажиллаж амьдарч байгаа иргэд ярьж шít. Аваатаач нэг өрлөг явуулаач. Сайхан Солонгос айлчлаа. Танай парламентын ордныг үзье гэд. Гэхдээ эдгээр чинь ганцхан Монголтой харьцахгүй байх шít. Тэ? Энд чинь дэлхийн 200-аад орнтой харьцаж байгаа шít. Том гүрэн шít, том эдийн засаг шít. Дэлхийг бүргсэн эдийн засагтай орн шít. Тэгээд Монголын эдийн дарга нарыг байнга хүлээж аваад сууждаг ажилгүй юм гэж хаа байсан юм. Тэгээд худлаа шаагаад энэ их хурлын гишүүдээс авахулаа сайд дарга нар гадаад томилж нэртэй юм а бол. Тэгээд ажиллаа гадаад явж гин гал. Шаачин хулгайчууд эдний ажил гэж юу байдгийг дэ хулгайч нар. Яг нэг үгүй ихэд хулгай хийсэн мөнгөөр гадаадд үр шопинг хийх гэж казино тоглохч явж байгаа надад хэдэн хулгайч нар чинь заяа. Тэ. Би одоо тэр мэр судалгааг бол маш сайн хийж байна. Энд чинь бас имжлүүлэхийн хажуугаар бас үндсэндээ бол хулгайч нарын судалгааг сайн хийж штэ. Нэг үгүй ихэд за юм байна очиж байгаа тэгээд ярих өөр юм их байна. Хүсэлтээ уулсан авраа л гэж. Баримттай юм яриад дээрээ л гэж. Эзээ вахта би баримтгүй юм ярьдаг байсан. Миний тураалаа баримтгүй юм ярил яах вэ? Наад бол ч намайг тэгэл гомдол гаргах заваар нэстэ ш. Тас миний эсрэг бас юу гинэ? Төрийн байгууллагуудад ажиллаж исэн хүмүүс нэгдээд холбоо байгуулсан шааж ийн гэсэн хөөрнүүд хараа. Та нарт би харууллаа те. Ямар шаадаг хулгайч нар ба. Хоцсон эзэм хөөрнүүд хараа. Би та нарт энийг нэг харууллаа те. Ингэж байгаа. За минийхэн даваа мөнх эрдэнэгээ 140 мянган дагагчтай миний лайв хийгээд байгаа пэйж аккаунт шүү дээ те. Гүйлгэлээ харлаа энэ хараа. Энэ нэг нөхөр тавьсан байгаа байхгүй. Мөнх эрдэнэ хохирогч нэгдэж эхэлжээ. Лайв чи мөнх эрдэнэ захиалагч лайваас болж ажилласаа чөлөөлөгдсөн төрийн өмчт компанид ажиллаж байсан албан хаагчид хамтарч түүнийг орлогоо нотлох гэсэн уран доор нэгдэж түүний хөрөнгийн их усүрийг хаанаас угшилтайг тодорхойлохоор хуулийн байгууллага хандгаар болсон байна. Оо яа. Их шааназ хулгайчууд. За энэ хулгайчуудад хандаад хэлэхэд төрийн өмчит компанид ажиллаж байгаад өнцгөө өрөнгөцсөн тэр хідэн нийлээд надад гомдол гарах гэдэг хулгайч нараа бүгд хүрээд тэр хідүүлээ халт лайвдаад тэгээд тэр очиод та нарын хөрөнгө оруулагч ихлэд нотолчих заа юу. Дараад нь би лайвэрээ та нарыг суулгаж ягаад яаж хөдөлмөр хийж яаж амьдралаа усгахыг та нарт ярьж өгье. Миний бүх юм шилэн заа юу. Тэ. Би харийн нутагт яг энэ Солонгост усан онгоцны үйлдвэрт хар ажил хийж ийсэн. 23 настай ирээд 25 настай буцсан. 25 настай Монголдо очиод Jeep Service гэж компани байгуулад 100 жолоочтой аялал жуулчлал геолог урлуур хандлын салбарт хайгууд би Jeep явуулдаг байсан. Jeep-ний сэлбэг зардаг байсан. Jeep машиныг засдаг байсан. Заа юу. Гашаа байшин та. Тэ. Хулгай хийгээг бол надад хулгай хийхээс бусдын би тэ бүгдийг хийж явсан заа юу. Мөнгө олохын төлөө. Оюутан байхдаа наран туул дээр хог шүрдэж явлаа, тэрэг дүрж явлаа. Тэ. Би шудраг хөдөлмөрлж ёстой жиргэн шудраг гэдэг үгийг одоо жирийн иргэдэд тохирно, дарга нарт бол тохирохгүй, поп улс төрчнөрт бол тохирохгүй заа юу манайхаа. Тэг мөнчгөрөөрөө бор зүрхээрээ хөдөлмөрлж яваа заа юу. Тэ. Аас миний хөрөнгийг нотлно гинэ. Үгсэн баас надад нэг хөрөнгөчөд байх юм алга. Нэг ор хорон байна, унах унаа байна. Нэг хитэ адуу байна. Авгаа хөхд байна. Ингээд болоо. Хулгайч нар шиг би офшорт мөнгө нугаагүй, гадаадад хаус аваагүй, гадаадаар тансгал зугаалаагүй, төрөөс сулгай хийгээгүй заа юу. Ойлгосон уу? Төрийн өмчөөс нэг өнчин ишиг хөвжилж авч үзээгүй заа юу. Үгсэн баас надад тийм дансантай хадгалсан олон сая доллар алга. Тэгтээ өлбөрөөд өгчихгүй шиг нэг хоногийнхоо хоол надад байна. За юу хэдэн хулгайч нараа. Харин дарга нар чинь үнслэгөө хөрөнгөчж гадаадаар зугаалж одоо төрийн өмчийн компанид болоо ажиллаж байгаа болон төр дөндөр альбомд шал хашиж байгаа дарга сайд нарын улс төрчнөрийн хүүхдүүд бүгд гадаадд сурж байгаа. За юу. Эднэр ямар зардлаар сурж байна. Тэгээ одоо энэс ахуй шалах хэрэгтэй.
За энэ дараагийн хүүхэд гадаад сурж байна. Сургууль руу мэйл явуулаад үгүй сайт дээр ороод хараа л та. Би хүүхдээ сурах гэсэн ингээд явуулангууд төлбөрийнх нь нэхэмжлэх хүрээд ирнэ. Тэр сургууль жилийн 100 мянган долларын төлбөртэй сургууль дарга нарын хүүхдүүд гадаадад бүх хүүхдүүд нь сурж байгаа. За яа. За нэг айлын 4 хүүхд байлаа гэхэд 4 хүүхд дөрвөлээ гадаадад жилийн 400 мянган доллараар сурж байна. Аав ээжийн цалин гэсэн чинь зүгээр л нэг төрийн өмчийн компанид захирал хийдэг. Нэг бол одоо сайд дарга хийдэг, их хурлын гишүүн хийдэг. Тэгээ авсан цалин амьдралдаа өрөхгүй шахал юмуд байгаа байхгүй. Тэд нар яаж гадаад сураад байна хөрнүүд? Гадаадд хүүхдүүд нь сурахаар АТ-г шалгадаг юм уу? Үгүй шүү дээ. Энд тусмаа шалгах хэрэгтэй. За ёо. Тэ. Тэгээд наад чинь сургалтын төлбөрөөс гадна шүү дээ. Наад бол чи хэрэглэнээс зардал гэж сард 10,000 доллар шүү дээ. Байрны түрээс тэ. Автобус унааны замын зардлын мөнгө. За дээрээс наад хулгайч нар чи өмсөж зүүн. Өмсөж зүүхдээ дандаа брэнд өмсөж байгаа. Оюун эрдний хүүхэд өнөөдөр брэнд найз охинтой брэнд бэлгэлэл баригдсан шүү дээ. Энэ бол цагийн жишээ. Нэрэн шүү. Тэ. Өнөөдөр боддоо авилгалчдын хүүхдүүд гадаадаар сурж байгаа. Хөрхи манай уланд өссөн, ман шиг уланд өссөн гэр орооллынхан бол өнөөдөр улсын сургуульд сурж байгаа шүү дээ. Захын гэр орооллын сургуулиудаа. Тэгээ над шиг би Баян Онгор аймагт хөдөө гэр орооллын сургууль 2 дугаар 10 жилээр төгссөн. Яг тэр шиг төгссөн заяа. Дарга нарын хүүхдүүд бол хувийн 10 жилийн сургууль сураад тэгээд үргэлжлүүлээд гадаад руу сургууль шатсан нэртэй. Гадаад казино тоглоод хар тамхитаа сууж байгаа. Энэ ч л ирсэн шүү дээ өгсөн бас. Тэдний хичээлгээл эренгүүт яг аав ээжийнхээ нөлөөгөөр нямдэрч өгчих дарга сайд болоо шаачих шүү дээ. Тренер эмчгийн дарга боддоо ийм л байгаа шүү дээ. Ягаад тэр бүх юм хаалттай байсан учраас ингэтлээ өгж уужгэрч богширсан байхгүй да. Эний чи харин иргэд энэ фэйсбүүкийн буйнаар энэ захим орчны буйнаар мэд хэрхигээ хүрээнд мэдээд ил тод болгоо явж ийн надаас ахуулаад заа ёо. Тэ. Сүүлийн үед залуучууд ч гэсэн энэ талаар сайн лайвдад явж лээ хөрхи. Ирэл мэрэл оруулаад тэр манай тэр отхон төгсдүү энэ хинг зөрөгдүү энэ төр бол сайн шүүмжилж штэ. Энэ залуучууд өшөө олон болох хэвээр заа ёо. Одоо ахын ганцаар амжихгүй байна үндсэндээ. Тэ. Энэ залуучууд нэг яамыг сахиж чичвэл яамныхын сайттай лайв хийгээл ярилцах хэрэгтэй шнэ улгаачууд. Хил амын суглаад шалгаал Ер нь өнөөдөр нэг яамд төрийн байгууллагт мэрэгчлэнээр орохын тулд та нар шүд дам баг бөөр бүксийн хүртэл шалгадаг юм биш тулгаач нар. Өөрөөсөө дарга тавихаараа та нар давуу байдлаа олгоод зүгээр нууцаар томилд юм биш тулгаач нар. За сандаж тэр ерөнхий сайдаа энэ төрийн өмчийн компаниудын захирлыг нээлттэй сонгож шалгуулалт томилно шүү ойлгосноо. Тэгж чадахгүй зүгээр нутаг нууг хаа хамаагүй нөхдүүдийг давуу байдал олгож томилсон байвал таны засгийн газрыг огцруулах шүүгээ талбай дээр гарч ус чадна шүү. Огцрох амархан шүү. Иргэд та нарыг сонгоод Монголын төрийг бий болгосон буцаагаад иргэд та нартай хариуцлага тооцоод үзэл бодлоо илэрхийлж агсаж байгаа татан буулгах хэрэг нь үндсэн хуулинд байгаа шүү заа ёо. Тэ зөв байвал дэмжин шүү юм л байна. Яриад байвал их юм байна да бузруудын талаар. Бузар дарга нарын бузрыг нэр ярмаар юм их байна заа ёо. Харин ойрд нэг таатай мэдээгүй хэдэн дарга нарыг барьж аваад шорон шаацсан гэсэн чи өөрөө айгүй гоё. Баяртай мэдээ шүү дээ. Үүнээс илүү баяртай мэдээ гэж юу аах вэ? Авилгалтай тэмцэх газрын комиссаруудаа бас баяр хүргэе. Ах нь бас та нарыгаа буруу одоод бас шүүмжлээд лайв хийжсэн бол уучлаарай. Ингээд зөв ажил бол та нарыг дэмжин заа ёо. Ахын дундраа ахаасаа ирж мэдээлэл авах юм байвал аваарай заа ёо. Ахт мэдээлэл байгаа шүү. Над руу холбогдоорой за. Facebook Messenger-ээс АТГ-гийнхэн ирж холбогдоод би бүр линкээр мэдээллийг явуулна. Баримт нотлогоод гэрээ контракттай. Наад бол ч өнөөдөр зүгээр хулгай хийдэггүй заа ёо. Гэрээ хийн. Хамаагүй нөхдүүдтэй тий гэрээ хийн. Тэгээ тэрийг судлаад үзэхээр өөрийнх нь ойр дойрны хамаарлахгүй компани байгаа байхгүй. Тэр компани дээр гэрээ хийчихэд ардуур нь гадаад мөнгө аавна. Магадгүй гадаад явлаа гэхэд тэр гадаадны дэлгүүр л дансан шилжүүлж шүү дээ. Мөнгө шилжүүлж шүү дээ. Дэлгүүр хэсгийг хүртэл наадалж одоо жишээ нь хүн бэлэн мөнгө аваад бэлэн мөнгө гадаад тавиачаад хувцсунаар авдаг уу өнгөрсөн. Хэлээр гарахтаа мөнгөгүй шаан заа юу наадуулчаа. Авилгалын мөнгө араас нь гадаад нь тухайн оронд ажиллаж амьдарч байгаа хэн нэгний данс руу орно. Тэгээ тэр нь тухайн орондоо дэлгүүр хэсүүлж орчуулагч хийж явж нөгөө мөнгнөөс нь хувцсунарыг авч өгнө. Хувцсунарыг шопингийг хийлгдэг. Арга нь нарийнс заа энэ хулгайч нарын арга заа ёо. Одоо ингээд дарга нарыг анзаараарай. Битүү брэнд чаацсан явж байгаа заа ёо. Өмсөж байгаа бижиг зүүж байгаа цагнаас нь ахуулаад зүүж байгаа өмднийхэн тэлэнээс ахуулаад хараарай заа ёо. Одоо нэг улаан гуйлагчийн юмнууд улс төрд орж ирсэн. Одоо зүгээр нүүр гараа угаасан юм шиг битүү брэнд чаагаад баяжсан наад болчих. Цамт момцыг захиалж өмсдөг. Энэ дээр мен дээр ингээд нэр мэрээ шивүүлсэн цамц шаан энэ захмах дээр. Тэгээ 500 мянган цагаан цамц захиалж өмсөөл гой зангаа захиалгаар шаагаад брендийн бижиг шаагаад үсээ гэлтэл лаглаг шааж байгаа ш надад хэдэн золбон өнөөдөр хулгайч дарга нарын чинь
Ийм байгаа шүү яг нэг үгүй хэлэхэд. За ийм байна. Над дээр нэг мэдээлэл ирсэн. Тэрийг та бүхэнтэйгээ хуваалцахыг хүслээ. Ойр лайв хийсэнгүй. Одоо өнөөдөр хагалгаанд ороод нэг 12 тонцсон. Тэгээд саяхнаас нэг лайв хийж ойрлоготойгоо болж байна. Нөгөө хагалгаа хийлгээд энэ тарихны ард тагдарч хагалгаа хийсэн шүү дээ. Одоо та нар ингээд харуул миний энэ ус ингээд хусцсан инаараа. Эннээс хойш ингээд хусаад энэ үртэл хусаад энэ ард дагцсан дээр би хагалгаа хийлгэсэн багхгүй юу. Тэгээд тархин дээр чи нөгөө хагалгаа ингээд хийлгэхээр зэрэг юу яа. Энд чи нөгөө ард дагц руу зохиуснаас болоод энэ хойдолд нэг ямар юмны судас ингээд хураад бөмбигээд ингээд гимтсэн байна. Наадах чи удвал аюултай гэх. Тэгээд тэр нэг жочрол өгсөн энэ жочрын нэг булчирхаач хэлвэж очсон байна гэсэн. Тэрийн сая мис заслыг авахулсан юм аа. Тий. Бас нэг өвчнөөгөө түүхийг үнээр нь ярихгүй бол намайг бас судлаа шааж ийн гэж магадгүй. Тэгээ хагалгаа хийлэгчгэр чинь хамаагүй нөгөө бузруудын имийг ингэж чанга дуугаар ярьж чадахгүй байна л да. Тий. Нэг оёо моёогоо бас гүйц давхуулаагүй байгаа. Тий. Тэгээ ингээ хэд хоног чимээгүй байсан ч өө авилгалцсан улгаач нар даам гараад ах шиг байна. Та нар даам гарах болоогүй аа заа ёо. Давшнуудаа за. За манай АТ-ийн ашгүй эдэн улгаач нарыг зандаж тэр ерөнхий сайдаа иргэд бол үнэхээр нэр шударга сэглэх хүсэж байгаа заа ёо. Та зүгээр намынхаа эдэн улгаач нараас ахуулаад үндэслэгүй өрөнгөцсөн улгаач нараас ахуулаад шоронд явуул та түүхэнд мөнгөрнө. Тэ. Тэгж чадахгүй бол та мегон бинк бол араас тэтгэвртэй гарна заа ёо. Би нэр тавилангийн зам үрийг өста ванга шиг хэлээд өгч. За ийм би байна түр баяртай. АТ-ийн комиссаруудаа над руу холбогдорой. Надад тулгайч нарын мэдээлэл байгаа шүү. Хамтарч ажиллая заа ёо. За юу ингэд хүнийг нөгөө ховлж барихыг бол нохоо хийлээ гэж ярьдیں۔ Шоронд бол хин нэгнийгээ очиж ойлгохыг. Энэ бол нохоо биш. Ягаад гэвэл энэ бол энэ мэдээллийг хулгай хийсэн хулгайч нарын хүн алсан хулгайчийн гэмт хэргийг нуун дарагдуулсан байх юм бол энэ харин хуульж өрссөн үйлдэл болж байгаа байхгүй мөн үү? Тэгэхээр хулгайч нарын хулгай хийсэн мэдээллийг авилгалтай тэмцэх газарт мэдээлнэ гэдэг бол иргэнийхээ үүргийг нэр төртөө биелүүлж энэ нийгэмдээ шударгаас тогтооход оруулж байгаа хувь нэмэр юм аа. Тэгэхээр та бүхэн аливаа нэг байгууллагын дарга нар авилгалын шин чанартай гэмт хэрэг үйлдэлсэн байх юм бол авилгалтай тэмцэх газрын утсанд мэдээллийг өгөөрэй. Мэдээллийг хууль сахиулагч нар чандлан хадгалдаг мэдээллийн нууцыг бодиттой мэдээлэл. Энэ шиг би АТ-ийн комиссаруудад хэд хэдэн байгууллагын дарга нарын мэдээллийг өгөх гэж байна. Араас нь би өөрөө лайвдаад явна заа ёо. Зүгээр өстө нэг хулгай хийсэн газар дээр нутлаад явна за. Ингээд жоохон энэ онд бол яг хоо ер нь бол өнөөдөр төрд ажиллаж байгаа хүмүүс яг зүрх сэтгэлээрээ ахуугаа шийдсэн хулгай хийхгүй л үйл Монгол улс бас ч гэж болчих гээд байна шүү. Уг нь бол бидэнд том давуу тал байгаа. Даан чинь давуу талыг паризич хэдэн хулгайч нар шимэгчлж сорж байна. Засгийн газарт ч ялгаагүй. Зандаж тэр ерөнхий сайдаа тэр барилгын сайд Батамгадлан гэдэг нэг заяаг үз ойлтон байгаа шүү. Бүтцийн өөрчлөлт шааж байгаа нэртэй баахан дарга нар солилцсон, баахан хохирол учруулсан тэрний бузрын мэдээлэл бас надад ирсэн. За Батамгадлан чи тийм шудраг юм бол навш минь миний лайвер очиод манай тэр яамны хаалгыг онгорхоо байж байгаа миний лайвер ороор заяа. Би чиний мэдлэгч шаалгана. Би чиний бузар хийсэн үйлдэл чинь лайверыг чамд би харуулна заяа навшаа. Энэ бичлэнгээр ерөн сайд дарга нартай ч лайвдах юм их байна. Заяа. Тэгээд одоо даанч ганцаардж байна да. Тэгээд заримдаа ингээд гадагшаа имчилгээнд увсгонд явахаар бас өөрх амжихгүй юм да. Яг нэг үг хэлэхэд. За ийм байна. За эцэст нь хэлэхэд бол намайг одоо нэх надаас болоод хохирсон төрийн албаа агчд байхгүй заяа. А надаас сүнсэн төөрөө зайлаад бузар булаа ничрээ илчлэгдэхэд нойр нь хүрэхгүй байгаа олигарх хулгайч дарга нар бол байгаа заяа. Төрийн өмчийн компани захирлууд бол байгаа. Тэр хулгайчуудын талд иргэд нэг ч иргэд байхгүй. Тэр бузар хулгайчуудын очих ёстой газар бол шорон. Заяа. Өнөөдөр Алтан гэрэл авилгалчдын хөрөнгийг хураана гэдэг. Алтан гэрлээ авилгалчдын хөрөнгийг хураах хуулинд байгаамаа. Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйл заалтыг миний гүш уншаарай. Тэрэн дотор 22-ын хэд дээр үлээ үнцэлгүй хөрөнгө гэж үл хөрөнгийн улсын орлого болгоно гэж заасан байгаа. Хөрөнгийн тэг хураана гэж байгаа юм.
За тэгээд энэ тэндээс мөнгө зовчуулаад мөнгө угаасан байвал бас тэ мөнгө угаасан гэмт хэрэг, татвараас нуугдсан гэмт хэрэг гэдэг энэ хуйлууд чинь байгаамаа алтан гэрлээ. Чи бопроод нэг хууль санаач нэгэд байх юм байхгүй. Тэргүй энэ хууль чинь байгаа. Харин энэ хуулийг хэрэгжих тал дээр миний хөшин хууль зүйн байнгын орооны гишүүний хувиар, их хурлын гишүүний хувиар болон тэ хууль зүйн сайдаар ажиллаж ирсний хувиар энэ дээр анхаарал хандуулж ажиллаарай. За мөн манай намын нэр дээр хамтарсан засгийн газрын үед ажиллаж исэн зарим нэг сайд нар гадаадад очиж их хэмжээний хахуул авсан байна. Хагартлаа баяжсан байна хулгайч нар заа юу. Энэ минь мэдээллүүдийг одоо би мэдээлнэ мөн хулгайчуудын мэдээллийг өгнө. Хүний өөрийн нам хамаагүй. Надад бас мэдээлэл их байна заа юу. Манай намын нэр дээр засагт орсон зарим нэг сайдууд манай сайд нартай нийлж байгаад хулгай хийсэн байх шүү. Тэ. Ягаад гэвэл мөнгө мөрөө үлдээдэг юм заа юу хулгайч нараа авилгалч та таамуусаа хулгайч нарын шоронд орох үйлдэлч очиж байгаад илрүүлэн заа юу. Жинхэнэ өгнө. За юм байна түр баяртай. Тун удахгүй очино. Ягаад тэгэхээр 7 хоногт 2 удаа эмнэлэг дээр иж үзүүлж байгаа. Би энэ сая Сеул 44 байсан шүү дээ, тэ. Сеулээс гараад өнөөдөр би энэ юунд ирлээ? Улсаанд ирлээ. Улсааны хажуудлын Тусаанд ирсэн буудалд хонж байна. Би ганцаараа явж байна. Энэ Токио нэгэд энэ буудалд байна. Хараа. Токио нэгэд буудал байгаа шүү дээ. Нөгөө шүлжээ буудал. Энэ нэг 60,000 вооны өрөө 190 мянга хараа. Ийм цэвэрхэн буудал. Ингээ ганцаараа ингээд байж байна. Тий. За өчигдөр би нэг казиногийн талаар лайв хийсэн. Тэрийг эргээд нөгөө яасан гэхэр зэрэг цаанаас устгаа ицсэн байлаа. Ягаад гэвэл нөгөө бас нэг community зөрчсөн үлд болцсон юм байна л та. Тухайн нөгөө буудлын гадаа лайв хийхэр чинь нөгөө буудлын лого мого энэ төр гээд ингээд тэр нөгөө бас олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн том байгууллага хууль төсний дагуу явдаг учраас ингээд болохгүй гэд фэйсбүүкээс анхааруулад тэр лайвыг устгасан шүү. Өчигдөр казиногийн талаар нэг лайв хийсэн. За тэгээ Солонгост ажиллаж амьдарч байгаа залуучуудаа ахын дүүнэр тэ зарим гөгшин хүмүүст байна. Ах нар ихчнэрээ ахын дүүнрээ зовж олсон мөнгөөрөө битгий казино тоглоо. Өдөр та нар нэг үсрээд нэг 150,000 вон, 200,000 вооны төлөөл ажиллаж байна. Тэгэл энэ мөнгөө аваад 5 дахь орой казино явчдсан байна лээ. Болоорой. Зовж олсон мөнгө амттай болохоос зүгээр олсон мөнгө амтгүй байдаг юм аа. Зүгээр олсон мөнгө хоол болдгоо юм аа. Хор болдго юм аа. Тий. Казино юугаасаа хожно гэж байхгүй. Тэгээ энэ зовж олж байгаа манай энэ хөрхийн ажиллаж амьдарч байгаа монголчууд маань казинод орохоо болооч ээ. Тий. Хаасаагүй казинод байна. Би энийг бол нутаг нэгтнүүд болон монгол ахын дүүстэй уриалж хэлж байгаа шүү. Хэрэг галуу хэрэг дагаж хөлдөө гихчээр мөнгөтэй баян тансаг олгоор хуудыг дуурайж бити казинод ороорой гэж одоо Солонгост ажиллаж амьдарч байгаа ахын дүүс нартай захиа. Зүгээр иргэний хувьд. За би бол яг энэ казиногоор орж судалгааны ажил хийж байгаа. Оюуны хөдөлмөр хийж байгаа. Тэ. Энд чинь магадлалын онолоор бас тэ. Ингээд бас нэг буудлын мөнгө төгрөг бол ганц нэг 100,000 вон би өдөрт хөөхөн суулгаагаал явж л байна л да. Энд одоо өөр юу ихэд тийм биз дээ. Би энэ казино болгоноор орж байгаа. Тэ. Юугийн нуух уу? Тэ. Би ямар төрөө суулгаа хийсэн биш тэ. Өөрийнхөө хэмжээнд зүгээр нэг багхан шиг тэ. Ингээ явж байгаа. За яа. Над бол нууж яагаад юм байхгүй. За юм байна. Түр баяртай манайхаа. Тэ үнэн штэ казинод самруулж байгаа залуучууд их байна. Их байд юм уу их байд юм. За ингээ ойрхон лайв хийнэ заа юу. Тун удахгүй нэг ирэл оруулж магадгүй. Гэхдээ тэр үнэн үнэлтэйг тагталчээж оруулъя. За түр баяртай.